хоёулаа судлаач сурагчийн талаар нэг танилцуулга тайлбар хийчихв те. За тий. За сайн бацхан нөхдүүдэд одоо судлаач сурагч уралдаан зарлагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаар багш нарын жаахан тайлбар хийя. Энд ямар одоо зорилготой энэ ажлыг хийдгийг, тэгээ хүүхдүүдээ бас яаж оролцоосэй гэж багш нар нь хүсэж байгаа юм тийм ээ. За энэ талаар жаах ярив. За тий. Энд чи 17-аас 18 оны хичээлийн жил анх зарлагдаж. 17 дугаар үеийнхнийг төгсөх жил анх хийгдсэн тий. 16, 17, 18, 19 дэх үеийнх нь нэлээд тэгтээ ингэж орж ирсэн тий. Тэрний нэг эхний 6 хэлтгэл одоо энэ манай багш нарын эзэмшлийн өгүүллийн номны юун дээр бас орсон байгаа. За би энэ дээрс харж байгаа даа нэрээ тэр тийм бичижсэн гэдэг хөргөн юмнууд бичсэн байсныг бас санаж байна л да. Тэр жилийн чинь байгалийн ухааны төрөл төрүүлсэн үг чинь нөгөө юу байсан шүү дээ хөлтөө. Өндгийг бойжуулаад өөрөө тий. Тий. Тэгээ үр дүнгийн тооцсон дэвшилтэд технологи өндгөнд нөлөөлөх үг тий. Ариун болор гэж ахын 12-ийн 4 ангид байсан тэр жилтэй. Нийгмийн ухааны төрөлд аль хэлтгэл шалгарсан бэлээ? Нийгмийн ухааны төрөл чинь Шинэ Монгол сургуулийн орчинд замын төгжрлийг багасгах гэсэн байсан. Тий, наад ч бас их сонирхолтой байсан. Тэрийг хүүхдүүдэд жоохон тайлбарлаад өгчөө. Тий, тэгээ хүүхдүүд нөгөө эрдэмшлэгийн өгүүлэлтээ судлаач сурагч гэр их том бодоод нөгөө нэг эрдэмшлэгийн ажилч гэдэг юм уу? Сүрдээд тий. Тэгэхээр энийг ингээд харахаар хүүхдүүд ерөөсөө маш энгийн юм. Жишээ нь энэ ялгуун ингээд 11 дугаар ангид байх таа шүү дээ. Нийгмийн ухааны чиглэлээр Монгол улс Шинэ Монгол сургуулийн орчин дэх замын төгжрлийг. Яасан гэхээр нөгөө хөлөндөө ингээд нөгөө алхдаг метр гэж сайн өөрөө мэдэхгүй. Метр хэмжээтэй утсан гэж хөлөндөө хэлжээ тэгээд ингээд алхаад өөрөө метр болоод өөрөө метр болж хэмжээд тэгээд нөгөө өглөө тэдэн цагаас тэдэн цагийн хооронд оргил үе юм байна. Тэгээд гарахын хаалгыг ингэж урсгалын тааруулах юм бол болох юм байна гэдэг тий. Тэгээд асуудал яасан байсан. Тэндээс чинь үсээд ер нь скул полици зогсоох газар энд байвал зүгээр юм байна гэдэг юм бас гарч ирсэн шүү. Тэгс ер нь ингээд судлаач сурагчийн ч одоо 4 жил энэ төр явах тийм ээ. Тэндээс маш олон санаануудыг бас сургуулийнхаа асуудлыг шийдэхэд хэрэгэлсэн тий. Одоо нөгөө спорт заалны судалгаа хийсэн хүмүүс байна. Тий, 18-ын нөгөө анар шүү дээ. Нөгөө цахилгаан хөгжмийн ахлагч тий. Тэр чинь бүр маш нарийн багаж авчираад тэгээд энэ спорт зааландаа ягаад одоо манай заал чинь айгуугаа акустиктэй болцсон. Тий. Одоо акустик сайтай гэхээр зэрэг дуучимээ нөгөө доторлогоо энэ төр хийсэн шүү дээ тий. Доторлогоо энэ төр хийгээд тэр санаагийн чинь тэр анар чинь бас нэг найзтайгаа хийсэн шүү дээ судлаа. Яг тэндээ дэвшүүлжсэн тий. Тэгэхээр ийм одоо акустик хийн тэгэхэд төдөн метр квадрат юм хэрэгтэй энэ төргээд бүх тооцоолын тэр тооцоолол энэ төр талаас бол стөгөөцт хийсэн байсан тий. Стөгөөцт яг сүүлд спорт заалыг засахад яг тэр нэг акустик доторлогооны ямиг бол энэ өгүүлэлээс санаа авсан гэж би бас сонссон. Тэгэхээр эн чинь ингээд тэр 11 дугаар ангийн хүүхдүүдээс нөө тий. Энэ хүүхдүүдийн судалгааны ажил санаа сэтэл чи өөрөө эргээд сургуулийнхаа амьдралд хэрэг болчихж байгаа шүү дээ. Тий. Ийм зөвхөн заавал тэгж өнөөдөртөө үр дүн нь харагдахгүй ч гэсэн хүүхэд өөрийнхөө сонирхлоор бас юугаач судалж болно л доо тий. Тэгээд нөгөө хүүхдүүд маань яг яаж бичих үү гэдэг дээр зөвлөгөө авахар бол багш нараас бас сайн багчаад орж байгаа багш нараас бас сайн аваарай. Багш нар ч бас энэ эрдэмшлэгийн өгвөл жил болгон ингээд бичээд явсан. Нэлээд туршлагатай байгаа. Тэгээд төрүүчийн хэлдгээр ингээд сүрдэх хэрэггүй. Юу хийх вэ яах вэ гэдэг. Одоо энэ ариун болор гэдэг охин те өндөгний түрүүн таны хэлсэн. Тэр юу хийх чинь зүгээр өндөг авчирал тэгээд линкватор хийгээл дараал. Тэгэл явцсан шүү дээ. Тэгэхээр тэрийг зүгээр ингээд хараал бичээл өөрөө нэг таамаглал тавьшуулсан. Тэгээд бодит туршилт хийцэн. Гараад ирсэн үр дүнгийн бичээл бас хөөрхөн юм билээ. Давж авч гэсэн одоо тэр нөгөө сургуулийн агаарын орчны үнэлгээ хийсэн шүү дээ 2 дугаар хооронд орсон тий. Тэгэхэд чинь нөгөө юу гэдэг вүлээ нөгөө агар дээр энэ нөгөө орчны бохирдлоо буулгаж аваад ургуулдаг юм билээ шүү дээ бактери болгож. Тэрийг гэхэд чинь ийм гар аргаар хийсэн ийм одоо юунд импатер тэгэл гэртээ нэг сар хадгалаад ч лөө тэгж хийжсэн шүү дээ. Тэгэхээр тэр чинь өөрөө ингээд яг хүүхэд өөрөө ингээд бие даагаад тэрийгэ өсөлтийн ажиглаад ингээд хийхэр ч бас их сонирхолтой юм лээ. Тий. Хүүхдүүд тэгээд нөгөө ер нь ахлах сургуулийн гэлтгээс хүүхдүүдэд бид нар ямиг сонирхдог, судалдаг, медицин гартал хийдэг. Тэгээд тэрэндээ хамгийн гол нь дүгнэлт хийх юм чадвар бол ташгүй сулах шаардлагатай байна. Энийг бас дэмжиж байгаа юм ажил байгаа. Энэ байр эзлэхгүй одоо нэг тийм яг хөө байр эзлэл сайхан мэдээж оролцож байгаа юм чинь тухайн хүндээ сайхан байх л та тийм оролцож байгаа. Оролцоод гарсан үр дүн бол тухайн хүүхдэд ийм
юм суучж байгаа байхгүй тий. Юмыг судлахын тулд яадаг вэ гэд энэ бол бас нэг том чадвар өөрт нь бий болчихж байгаа нэг даваа тал. Тийм билээ. Одоо ингээ манай судлаач сурагчид орж исэн хүүхэд дээд сургуульд оронгуудаа аль хэзээний бас нэг юм эвлүүлээд тий сонирхсан судалснаа үнэлэлт өгнөлт хийгээд ингээ биччих чадвартай болцсон дээд сургуульд оронгоч нөгөө рефератууд, бие даалтууд өгдөм билээ. Тэн дээр давааж болж шин маш амархан хийсэн шүү дээ. Энэ судлаач сурагчаар арга барил эзэмссэн тэрэнд нь ч гэсэн хэрэгтэй юм билээ. Тэр нь дашрамт хэлэхэд манай хүүхдүүд бас ингэж андуураад байна. Зөвхөн ингээ хичээлээр үзсэн зүйлээ судлана гэж бодоод лавшруулна. Үгүй. Айлуулах тэр байтугай хичээлээр үздэггүй юм а хийвэл илүү сайн тийм ээ. Тэртээ тэргүй хичээлээр үзэж байгаа юмнуудаа багштаа шалгуулж байгаа, бие даалт хийж байгаа, нөгөө төгсөлтийн ажилчлалөө бас бичиж байгаа тийм нийгмийн ухааныхаа. Тэгвэл тэрнээсээ өөр бүр би бол бодсон байхгүй анх удахтаа ингээд хүүхдүүд бүр бидний санаанд ороогүй зүйлийг олж хараасай, гайхаасай. Бүр сансар доктор гуйц судалсан байд юм мэдэхгүй шүү дээ. Тэр чинь гэхдээ тэр нь нөгөө амар том нааса шиг юм шаардахгүй шүү тийм ээ. Сонирхсон, гайхсан, тэгээ эргцүүлсэн, тэгээ тэрэндээ эрэл хайгуул хийсэн. Ер нь ирж хайна гэдэг чинь өөрөө том юм шүү дээ. Тэ оюуны их хөгжил. Тэгээсэй гэж бодсон. Тэгээд нөгөө энэ шалгарсан юмуд бас манай шүүгчдийн харж байгаа юм те. Яг өөрөө ингээд нэг тийм барьж аваад яг туршилтаа хийж өв. Тэгээд бодтой ингэж явж өв гэдэг нэг л гол нь харснаас биш. Яг тийм шинжлэх ухааны өндөр түвшинд байж чадчихгүй юу. Өгүүл шинжлэх ухааны эрдэмчлэгийн өгүүллийн тэр нөгөө одоо үе шатуудыг бүгд байна уу гэдэг нэг тэг жаахтар чухалчлаагүй шиг санагдсан тэр юм. Тийм тийм. Тэгэл нэг хүний баах юм хуулаад яг ишлэл авдаг л да судлагдсан байдал гэдэг хүн бас удирдах хэсэгтээ бичдэг л дээ. Гэтэ баахан хүний юм ярьсаар байгаа дуусчих болов сонирн биш тийм ээ. А тэр өөрөө үдсэн нэг ийм юус нэг нойр судалсан охин байсан. А тий өөрөө тэр. Тий өөрөө янз бүрээр унтаж үзээд өөрийгөө бүр судалгааны объект олгоод тэгснэ нэг дэлгэцийн асуудал судалсан нэг охин байсан. Энэ дагангийнхныг бүр өрөөнд оруулж гаад янз бүрийн юм үзүүлээ тэгэнгүүт сэтгэл зүйд нь ямар өөрчлөлт орж ийнү энэ төргээд бас үтсэн байсан. Тэд нар бол үнэхээр их оролдлого хийсэн байсан. Тэр оролдлогууд нь өөрөө тухайн судалж байгаа хүнээ хөгжүүлж байгаа байхгүй. Тийм ээ? Маш чухал чадвар болж төлөвлөж бэлдэж байгаа. А бүр эцсийн амар том нээлт, эцсийн амар дүгнэлт хийгээгүй байлаач тэр ямиг олон талаас нь хайгаад оролдож үзээд байна гэдэг нь л өөрөө чиний хөгжил шүү гэж хэлэх гээд байгаа хүүхдүүдтэй. Тэгэхээр Доржогших хэлснээр түрүүний хэлснээр тийм амар юм нэг тасарсан хідэн хүн хийдэг мэдэг гэж бити ойлгохоор энэ бол хүн болгон л гайхшрал сониучрахалтай өдөр болгон таарч идэв штэ. Тэрийгээл ингээд нэг жаахан лавшруулад эргцүүлээд ирж хайгаад жаахан тэн дээрээ тогтоод бодоо тэрийгэ буулгачаарэ гэдэг л ийм асуудал шүү дээ тийм ээ. Тийм. Ерөөсөө л авчихсан даа. Янз бүрийн хүмүүс сонирхдаг шүү дээ тийм. Тэгэхээр тийм маш олон янз бүрийн сэдвэр хүүхдүүд судлаасаа ирж чагаасаа л гэж хүсэж байгаа юм. Цаадаа ингээд ахлах сургуулийнхаа сурагчид энэ судлаа сурагч уралдаанд амжилттай оролцохыг хүсье. Оролцно гэдэг нь хамгийн чухал шүү хүүхдүүд. Тийм. Тэр өөрөө чиний хөгжил байх болно. Амжилт хүсье хүүхдүүдээ бүгдээрээ ирж хаагаарай. Эрлийнх нь ажилд амжилт хүсье. За.